Өнөөдөр та бүхэндээ accessibility-гийн 2 дахь хэсэг iPhone дээр хэрхэн physical and motor буюу биеийн физиологийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тохиргоонуудыг хийж алдаг талаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Эхний хэсэг буюу touch хэсэгтэр хэрхэн яаж та товчлуур ашиглахгүйгээр утсан дээрээ тохиргоонуудыг суулгахаа гэхлээр эхний хэсэг assistive touch гэдэг дээр та бүхэн дарна. Энийг идэвхжүүлснээрээ таны дэлгэцэн дээр бөөрөнки энэхүү товчлуур дээр та бүхэн дарснараа яг бодит биеэрээ товчлуур дээр шаардлагагүйгээр за контролдох эрхийг бол та бүхэнд өгнө. Ашигламаар байгаа функц нь байхгүй бол та бүхэн нэмэхийг хүсэх юм бол customize top level menu гэдэг хэсэгтэр орно. Энэ дээр нэмэх гэдэг товчлуур дээр дараад 6 дахь товчлуурыг хэдүүлээ хамтаа нэмэхтэр ахиж дараад энэ ундаасаа танд хэрэгцээтэй гэсэн хэсгийг та бүхэн сонгож болно. Хэрэг хасахыг хүсэх юм бол энэ хасах тэмдэг дээр дарангууд 6 дахь функц маань бол байхгүй болж байгаа та бүхэн дэлгэцэн дээр харж байна. Мөн энэхүү товчлуур дээр та бүхэн хэрхэн яаж харьцмаар байгаа гэдгийг сонгож болно. Заашгүй дотор нь орох шаардлагагүйгээр жишээлбэл single tab гэдэг дээр menu open гэд саяны та бүхэн дэлгэцэн дээр дарангууд энэ сонголтуудыг гаргаад өгч байна те. Харин 2 удаа дарангууд screenshot хийхээр бол сонгосон байгаа. Та бүхэнд би харуулъя. Энэхүү бөөрөнхий товчлуур дээр та 2 удаа дарна гэсэн үг. Тэнгүүд дэлгэцэн дээр скриншот хийж байгаа та бүхэн харж байна. Мөн үүнтэй адилхан long press гэдэг маань удаан дарангууд ямар үйлдэл гаргамаар байна гэдгийг та бүхэн сонгож та хэрэг хүсэх юм бол зөвхөн home гэдэг дээр оруулаад энэ дээр удаан доошогоо дарангууд шууд дэлгэц рүү гарч байгаа та бүхэн харж байна. Touch дотор олон хүмүүсээ мэддэггүй ихтэй мэдхээ заашгүй нэгэн хэрэгцээтэй зүйл бол back tab гэдэг хэсэг байгаа. Энэ зүйл маань та бүхэн өөрсдийнхөө iPhone-ы хойд лого байдаг. Тэрэн дээрээ та бүхэн 2 удаа дараад ямар үйлдэл гаргамаар байна гэдгийг сонголтуудыг бол хийж болно. Миний хувьд бол flashlight буюу гэрэл хасаа харанхууд оронгууд гэрлээ шууд олж чаддгүй болохоор 2 ардан дарангууд гэрэл нь шууд хасдаг гэсэн. Мөн адилхан энэ дээр 3 удаа зэрэг дараад ямар нэг үйлдэл хиймээр байл та бүхэн энэ дээр сонголтоо бас хийх боломж байгаа. Та бүхэн энийг тохируулаад утасныхаа хойдлыг 2 удаа дараад ямар үйлдэл гарч байгаа та бүхэн хараарай. Таны гэрэл хасны дараа унтрахыг хүсвэл ахаад 2 удаа дарангууд гэрэл маань унтрна. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн iPhone дээр accessibility-гийн 2 дахь хэсэг буюу physical and motor хэсгийг та бүхэндээ хүргэлээ. Үүнтэй холбоотой асуулт байвал заяа найдан дорж tag гэсэн аль social platform та бүхний өмнө нээлттэй байх бөгөөд манай YouTube сувгийг subscribe дарж энэ хөгжлөгийг хэрэгцээтэй хүмүүст нь харанхуй тараагаарай. Ингээд үлээ дараагийн дугаар хүртэл түр баяртай.